Сайн байцгаана хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө хичээлээр энгийн бутархан өгүүлбэртэй бодлогын баттгал хичээлийг хүргэж байна. За бодлого. Ээж 20,000 төгрөгтэй байв. Нийт мөнгөнийхөө 11-ээр хүнсний бүтээгдэхүүн авав. Хэдэн төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн авсан бэ? За ээжид хэдэн төгрөг байсан бэ? За зөвхөн 20,000 төгрөг байсан. Мөнгөнийхөө хэдэн хэсгээр хүнсний бүтээгдэхүүн авсан бэ? За 11 хэсгээр хүнсний бүтээгдэхүүн авсан. За зураг хийцгээе. Ээжид байгаа бүх мөнгийг нэг ийм хэсэг гэж үзье. За тэгвэл үүнийг 10 тэнцүү хуваасны нэгээр нь хүнсний бүтээгдэхүүн авсан бол 10-ны 1 нь 2,000 төгрөгтэй тэнцэнэ. Сүрэн 800 төгрөгтэй байв. Тэр мөнгөнийхөө 8-ны 2-оор нь харандаа авав. Сүрэнд хэдэн төгрөг үлдсэн бэ? За асуулт. Сүрэн хэдэн төгрөгтэй вэ? За 800 төгрөгтэй. Хэдэн хэсгээр нь харандаа авсан бэ? 8-ны 2 хэсгээр нь харандаа авсан. Хэдэн төгрөг үлдсэн бэ гэдгийг тооцоолцгоё. За сүрэнгийн бүх мөнгийг ийм гэж үзье. Тэгвэл үүний 8 хуваасны 2-оор нь харандаа авсан бол хэдэн төгрөг үлдсэн бэ? За 8-ны 1 хэсгээр нь нэг хэсэг нь хэдэн төгрөг вэ? 8-ны 2 хэсэг нь хэдэн төгрөг болох вэ? За 8-ны 1 хэсгийг олохын тулд бүх мөнгөө 8 тэнцүү хэсэгт хуваахад нэг хэсэгт нь 100 төгрөг ногдно. За 8-ны 2 нь бол хараараа хүүхдүүдээ зурган дээрээ. За 2 ширхэг 100-т нь 200 төгрөг. За тэгвэл бүх мөнгөнийхөө 200 төгрөгөөр нь юм авсан бол хэдэн төгрөг түүнд үлдсэн бэ? За үлдэгдлээ олохдоо бүх мөнгнөөсөө юм авсан мөнгөө хасаж өгнө. Урт нь 6 см, өргөн нь 4 см байх тэгшин цогц зураад 6-ны 1 хэсгийг будаарай. Будсан хэсгийн талбайн хэмжээг олоорой. За тэгшин цогцын талбайг үржүүлээд бодвол хялбар бодогддог. За 24 см квадрат байсан байна. За тэгвэл бүх талбайгаа 6 тэнцүү хэсэгт хуваасны 1 нь хэдвэ гэдгийг тооцоолъё. За бүх талбайгаа 6 хуваахад нэг хэсэгт нь 4 см квадрат ногдсон байна. За будсан талын За гэртээ дараах бодлогыг бодоод багштаа илгээгээрэй. Сонссон хүүхдүүдээ баярлалаа.